Контентаа эхлэхээс өмнө хэрвээ та манай сувгийн лайк, subscribe мөн хонхон дээр дарвал дараачийн удаад орох сонирхолтой мэдээллүүдийг цаг алдалгүй авах боломжтой байдаг гэдгийг сануулъя. Тайлагдашгүй бүхэнд шимтэгч талт ертөнд сувг. Ойрдоо бүх зүйлчин бүтэлгүйтэд хэдий их хичээсэн ч гэсэн эсэргээрээ болоод байгаа юм шиг чамд санагдаж байгаа юу? Тэгвэл өнөөдрийн дугаартаа бидний амьдралыг бүхэлдэн өөрчлөх томоохон өөрчлөлт, эргэлтийн цэг ойрхон байгааг сануулж, ертөнцөөс бидэнд илгээдэг 7 далд дохиог дэлгэрэнгүй тайлбарлаж өгье. Яг л шөнийн түнэр харанхуйгаас үүр цайдаг шиг ийм эргэлтүүд ихэнхдээ амьдралын хүнд хэцүү, тодорхойгүй, альвааг гүн гүнзгий эргцүүлэн бодсон он жилүүдийн дараа гарч ирдэг гин. Эдгээр эргэлтийн цэгүүд бидний амьдралын өсөлт хөгжил, ухаарал, амжилтанд хүрэх асар том өөрчлөлтийг авчирдаг юм. Заримдаа ийм эргэлтүүд бидний туулж буй хүнд хэцүү амьдрал донд нуугдмал байдагч бидний амжилтанд хүрэх аяллаа зайлшгүй чухал хэсэг юм. Өнөөдөр бид ийм эргэлт томоохон өөрчлөлт ойртон ирж буйг сануулдагч тэр бүр анзаарагдаад байдаггүй маш чухал тохионуудыг нарийн шинжилж танин мэдэх болно. Эдгээр тохион бидний амьдралын замыг чиглүүлж онцгой өөрчлөлт, өсөлтөд хүргэдэг. Энэ бүхнийг хамтдаа судалж та амьдралдаа чухал өөрчлөлт хийх тэр босгон дээрээ ирсэн эсхийг чинь хамтдаа тодорхойлъё. Нэгдүгээр шинж тэмдэг бол хортой хүмүүс болон хортой зүйлс таны амьдралаас холдож эхэлнэ. Таны амьдрал эргэлтийн чухал цэг рүүгээ ойртож байгаа үед орчин тойронд ч мэдэгдэхүйц өөрчлөлтүүд гарч эхэлдэг. Ялангуяа хортой хүмүүс таны амьдралаас аажмаар гарч эхэлнэ. Энэ нь анхандаа танд тохгүй санагдаж болох ч энэ бол хувийн өсөлт, шинжлэлийн чухал хэсэг юм. Яг л модод хатсан навчсаа хайж шинэ эрүүл навчас ургадагтай адил байгалийн цэвэрлэгээний үйл явц юм. Энэ шилжилтийн үед стресс сөрөг нөлөө үзүүлдэг харилцаа, нөхцөл байдал эсвэл зуршлууд гээд таны амьдралаас алга болж эхэлдэг. Үүнийг алс хоолын аялалд илүү хөнгөн зорчихын тулд илүүдэл ачаагаа хайж буй хөлөг онгоцтой зүүрлэж болно. Эдгээр муу зүйлс таны амьдралаас явсны дараа хэсэг хугацаанд хоосон орон зай бий болох боловч энэ нь илүү эрүүл, эерэг зүйлсийг хүлээн авах боломжийг бий болгож шин зорилгууд бий болдог байна. Энэ бол цэвэршүүлэх үйл явц бөгөөд хуучин зүйлээс татгалцснаар илүү эерэг өөрчлөлтүүдийг авчрах боломжийг нээдэг юм. Амьдралд чинь сөргөөр нөлөөлдөг хүмүүс сөрөг нөхцөл байдал алга болох нь томоохон өөрчлөлт ирэх цаг нь болсныг илтгэж буй нийт тохио юм. Хоёр дахь тохио бол таны хүч төсвөр дэвчээр туйлдаа хүрсэн мэт санагддаг. Таны амьдрал томоохон өөрчлөлтийн босгон дээр ирсэн үед хүч чадлынхаа хязгаарт тулсан мэт мэдэрч болдог байна. Энэ мэдрэмж нь зүгээр нэг сорилт биш бөгөөд өөрчлөлтийн чухал хэсэг юм. Энэ мэдрэмж нь хүн нум сум харвахтаа нумаа хамгийн чангаар татаж эцэст нь хүрэгдэхтэй адил бүх хүчээ шавхаж байгаа мэт мэдрэмж юм. Энэ шавхагдсан байдал, туйлдаа хүрсэн мэдрэмж нь таны доторх асар их энерги удахгүй чөлөөлөгдөхийг илтгэдэг. Мөн өөрөөр зөвлөлбөл чухал төслийн сүүлийн үе шаттай их төстэй. Ажлын цаг уртасч дарамт шахалт ихсдэг боловч энэ үед л гайхалтай амжилтууд төрдөг юм. Энэ бол таны хүсэл зориг, төвчээрийг шалгах үе бөгөөд хөрх орхоо ирвэхээ болохын тулд битүү бүрхэгдсэн бүрхүүл доор асар их зүйлийг дэвчих хэрэгтэй байдаг шиг таач гэсэн энэ шахалт дарамтыг төвчснээр өөрийн жинхэнэ чадвараа нээх боломжтой болох юм. Хэдий та уулын оргил ойрхон байгааг мэддэгч яг орой дээр гарахын өмнөх үе хамгийн хүнд үе байдагтай ижил юм. Тийм учраас хэрвээ та одоо туйлдаа хүрч бууж өмөр санагдаж байгаа бол бууж өгөх биш, үнийг урагшлах дохио гэж хүлээн авах нь чухал юм. 3 дахь дохио бол хүнд хэцүү сорилтууд ар араасаа цоврон гарч ирдэг. Сорилтууд таны амьдралд зогсоолтгүй гарч ирэх нь төвчээрийг тань шалгах бус харин таныг хөгжүүлж, өөрчлөн сайжруулах боломж болдог юм. Энэ бол дархан төмрийг дахин халааж, зохиж, бат бөх хурц зүйл болгон хувиргадагтай ижил юм. Эдгээр олон сорилтууд амар биш ч таныг илүү хурцалдаг үйл явц билээ. Амьдралын туршид тулгарах сорилт бүр нь эвлүүлдэг зурагны жижиг хэсэгтэй адил тусдаа бол давхын аргагүй мэт харагдах боловч хамтдаа томоохон өсөлт, амжилтын дүр зургийг бүтээдэг. Энэ нь марафон гүйгч өндөр уус, нарийн зам зэрэг өөрөөр бартаатай замыг даван туулдагтай адил юм. Уралдааны үе шат бүр өөрийн гэсэн хүндрэлтэй байдагч эдгээрийг даван туулах нь барайнд хүрэхэд шаардлагатай төсвөр хадуужлыг бий болгодог. Эдгээр дараалсан сорилтууд нь нарийн төвөгтэй асуудлыг шийдвэрлэх үе шаттай адил. Саад бүр онцгой шийдэл шаардах томоохон асуудлыг авчирдаг. Та эдгээрийг даван туулах явцдаа илүү их ур чадвар, туршлага хуримтлуулж цаашдын томоохон сорилтонд бэлтгэдэг.
Үүнийг сурагч улам бүр хүндэрдэг хичээлүүдийг эзэмшиж буй явцтай зөвлөж болно. Хувь хүний хөгжлийн хүрээнд энэ тасралтгүй үргэлжлэх сорилтууд амьдралын төсвөр хатуужил, дасан зохицох чадварыг зааж буйтай адил юм. Салхи шуурганд үндсээ бэхжүүлдэг мод шиг таачман тасралтгүй сорилтын өмнө улам хүчрхэг бат бөх болдог юм. Эдгээр хүндрэл бэрхшээлтэй байнга нүүр тулах нь зөвхөн амьд үлдэх биш, харин саадыг даван туулж илүү хүчтэй болохын тухай юм. Эдгээр сорилтыг таныг мохоохын тулд бус харин амжилтанд хүргэх алхам гэж үзэх хэрэгтэй. Тиймээс амьдралчин хэдийгээр саад бэрхшээлээр дүүрэн байгаач энэ бүгд нь удахгүй бий болох чухал өөрчлөлтийн шинж тэмдэг гэдгийг санаарай. Сорилт бүр суралцах, өсөх боломж бөгөөд таны эцсийн зорилгод хүргэх алхам юм. Эдгээр сорилтыг таны амьдралын зайлшгүй хэсэг гэдгийг хүлээн зөвшөөрч их амжилтанд бэлтгэж буй бэлтгэл үе гэдгийг ойлгох нь зүйтэй. Дөрөвдөх шинж тэмдэг бол юу ч хийсэн үр дүнгүй мэт санагдах үе. Томоохон өөрчлөлтийн явцад заримдаа таны хүчин чармайлт огтхонж үр дүнгээ өгөхгүй байгаа мэт санагддаг. Энэ нь яг л манантай далаагаар аялаж байхад очих газар явах зам нь тодорхой бус санагддагтай ижил. Гэхдээ яг энэ үед л тууштай байдлын жинхэнэ шалгуур явагддаг байна. Энэ үеийн тариаланч газраа боловсруулж, үрээ суулгасан ч соёолж гарахгүй байгаа үеийг санагдуулна. Хүлээлтийн энэ үе тодорхой бус байдлаар дүүрэн боловч энэ нь өсөлтийн чухал хэсэг юм. Таны тарьсан үр хүрсний гүнд таны нүдэнд үзэгдэхгүйгээр ургаж байдаг гэдгийг санаарай. Энэ нь таны хичээл зүтгэл үр дүнгүй бус зөвхөн үр жимс нь хараахан харагдах болоогүй байна гэсэн үг юм. Хувь хүний хөгжил, амжилтын явцад энэ баталгаагүй байдал нь урам хугармаар санагдаж болно. Бүтээлдээ бүх сэтгэлээ зориулсан ч амжилт олохгүй, хүлээн зөвшөөрөгдөхгүй байгаа зураачтай адил юм. Энэ баталгаагүй үеийг төсвөр төвчээр тууштай байдлын томоохон тасгалжуулалт гэж ойлгох хэрэгтэй. Явах зам нь харагдахгүй байсан ч зориг, итгэл үнэмшилтэй тууштай байх нь чухал. Энэ бол томоохон амжилт ойрхон байгаа үед явагддаг зайлшгүй процесс юм. 5 дахь шинж тэмдэг бол сэтгэл хөдлөл таныг удирдахыг оролдоно. Эргэлтийн цэгийн замд хүчтэй сэтгэл хөдлөлийн үедээ тулгардаг бөгөөд эргэлзээ, айдас, найдваргүй болох шантрал зэрэг нь таныг замаас ч хазаалгахыг оролддог. Энэ нь далаачин далайн шуургатай тулалдаж далайг гаталж буйтай адил бөгөөд сэтгэл хөдлөлийн шуурга таныг өөр чиглэлд татаж байдаг. Яг энэ мөчөд таны бат зогсох шийдэмгий байдал амжилтанд хүрэх гол хүчин зүйл болдог юм. Энэ үе шатанд сэтгэл хөдлөл таныг бууж өгөх, цөхрөх, эсвэл хэд өөртөө итгэхийг шаардаж магадгүй. Энэ бол сэтгэл зүйн тэмцэл бөгөөд айдас, бүтэлгүйтэл, төвчээргүй байдал таныг болчмгүй шийдвэр гаргахад хүргэж болно. Тиймээс эдгээр мэдрэмжүүд нь байгалийн бөгөөд төр зурах гэдгийг ойлгох нь чухал юм. Ойлгох гэдэг нь сөрөг сэтгэл хөдлөлөө хүлээн зөвшөөрч хүч чадалт нь автахгүй байх явдал юм. 6 дахь шинж тэмдэг буюу оюун санааны дайралт нэмэгддэг. Таны амьдрал чухал өөрчлөлтийн босгон дээр ирэх үедээ оюун санааны тэмцэл эсвэл дайралт улам нэмэгдэж байгааг та мэдэрч болно. Энэ үе шатанд зөвхөн бие махбодын бус сэтгэл санааны төвшөнд хүчтэй тэмцэл мэдрэгддэг. Энэ бол асар том үйл явдлын оргил хэсэг бөгөөд эргэлзээ, айдас, эсэргүүцлийн хүчнүүд таны зориг, итгэл үнэмшлийн эсрэг хүчтэйгээр сүрэн зогсдог. Энэ үе нь ойртон ирж буй өөрчлөлтийн ач холбогдлыг тодор харуулдаг. Тулгарч буй эсэргүүцэл их байх тусам таны ирээдүйн ялалт илүү үнцэнтэй болдог. Энэ үе шатанд таны итгэл үнэмшил, чин сэтгэлийн хүч өмнөхөөсөө илүү хүчтэй шалгагддаг. Энэ үйл явдал нь Эрдэнэс хайж буй Эртний баатар хамгийн хүчрхэг дайсантайгаа тулалдаж буйтай адил юм. Тулаан зөвхөн махан биеийн бус дотоод эргэлзээ, айдастайгаа ч мөн адил явагддаг. Энэ оюун санааны дайралтын хүч чадал таны хүсч буй өөрчлөлтийн ач холбогдлыг тодорхой харуулна. Оюун санааны дайралтын энэ өсөлт олон янзаар илэрч болдог. Таны зам бүрхэг, зорилго нь тодорхой бус мэт эргэлзээтэй үеүүдийг туулж магадгүй. Эдгээр сорилтыг даван туулахад таны итгэл найдвар, дотоод хүчин чадал хамгийн чухал бөгөөд дайчин өөрийн сэлэн бамбайгаа чадварлагаар ашигладаг шиг таач бас өөрийн сүнслэг нөөцөө зоригтой итгэлтэйгээр ашиглах хэрэгтэй. Энэ тэмцэл зөвхөн төр зургийн ялалтын төлөө биш, таны амьдралыг бүхлээр нь өөрчлөх томоохон өөрчлөлтийн төлөө юм. Энэ үеийг даван туулах түлхүүр нь асуудалд бууж өгөх бус, асуудлыг шийдвэрлэх гарцыг хайх, таныг өдий хүргэсэн зарчим, итгэл үнэмшлээ тууштайгаар баримтлах юм.
Оюун санааны дайралт ихсэх нь том өөрчлөлт ойртсны илрэл бөгөөд энэ үеийг амьдралын тань чухал хэсэг гэж хүлээн авч ялалт амжилтын төлөө бэлтгэгдэж байгаа гэдгээ ойлгох нь зүйтэй юм. 7 дахь шинж тэмдэг буюу эргэлтийн цэг гинтийн байдлаар ирдэг. Амьдралыг чинь бүхэлдэн өөрчлөх тэр эргэлтийн цэг хизээ тохиох нь таашгүй байдаг. Ихэнхдээ гинтийн үед ирж таныг гайхшруулдаг. Энэ нь удаан үргэлжилсэн гангачгийн дараа анхны бороотой адил гинтийн бөгөөд гүнзгий таатай мэдрэмжийг төрүүлнэ. Хэдийгээр бид хүчин чармайлт гаргаж нарийн тооцоо хийсэн ч зарим зүйлс бидний хяналтаас гадуур байдаг гэдгийг энэ бүхэн харуулдаг. Эргэлтийн цэг нь цэцэг дэлбэлэгтэй адил та түүнийг арчил торцдог боловч дэлбээ яг хизээ нэгдхийг урьдчилан мэдэх боломжгүй. Та амьдралд чинь эрэх сорилт бэрхшээлүүдэд анхаарлаа хандуулж байхад өөрчлөлтийн мөч гинэт ирж гайхалтай баяр баясгалыг мэдрүүлнэ. Энэ үзэгдэл удаан хугацааны хичээл зүтгэлийн дараа эсвэл жирийн өдрүүдэд ч тохиож болдог. Энэ бол уулчин огцом оргилд гарч урд нь харагдаагүй гайхамшигтай үзэгдлэр гинэт хүрээлэгдэхтэй адил юм. Зогсохгүй үргэлжлүүлэн зүтгэхийн үн цэнийг энэхүү гинтийн өөрчлөлт бидэнд мэдрүүлдэг. Эргэлтийн цэг бол зөвхөн хүрэх газар биш, аяллаа зам юм. Тиймээс хэдийгээр одоо чамд үр дүн харагдахгүй байгаа ч өөрийн итгэл үнэмшил зүг чигээ алдалгүй тууштайгаар ажиллаж хичээж байгаа үед өөрчлөлт нэг л өдөр гинэт ирдэг гэдгийг байнга санаж яваарай. Энэ хүртэл бидний бэлтгэсэн контентыг сонссон танд баярлалаа. Бидний дараагийн дугаар үүнээс ч илүү сонирхолтой байх болохоор та сувгаа дагаагүй байгаа бол яг одоо subscribe товчон дээр дарж биднийг дэмжээрэй. Тайлагдчихгүй бүхэнд шимтгч даалт ертөнд сувг.